сайн байцгаана уу? Дараагийнхаа бичлэгээр уулзах гэж байна. За өнөөдөр болохоор танд гарчигнаас харсан байх. Бүтэн өдрийн турш юу идэж байгаагаа өнөөдрийнхөө бичлэг болгож таадэд хүргэх гэж байна. Тэр өмнө нь болохоор миний ерөнхийдөө бичлэгүүд дундаас хамгийн хүзэлттэй гэх юм бол яг хоолтой холбоотой бичлэгэнд хүмүүс аяг их дуртай гэдэг юм байлээ. Тэгээ энэ удаа бүтэн өдөржингөө хүргэлттэй хоол биш. Зүгээр ерөнхийдөө солонгос бүтэн өдөр амьдрахтаа юу идэж байгаа вэ? Юу ууж байгаа вэ гэдэг талаар бичлэг хийгэж бодлоо. За одоо бол Солонгост Сөүл хотод 9 цаг 26 минут болж байна. Тэгээд би өчигдөр болохоор бүтэн өдөржингөө гэртээ байцсан. Өнөөдөр болохоор жоохон гарна гэжтэй. Зүгээр кофе шоп орж хэлчихлээ. Тийм болохоор ямар ч өглөөний цайгаа гэртээ хийж идэх гэсэн боловч манайд ямар ч хүн салга хүнсээ өчигдөр шүн загсан болохоор одоогоор арай ирээгүй байна хүргэлтээр. Тийм болохоор ямар ч байсан egg drop гэд газраас тусад одоо шарсан талхтай тэгээд нэмээд салаад авсан байгаа. Салаад нь болохоор чикентэй салаад байсан. Тэгээд энэ хоёрыг идээд тэгээд нэмэлтээр матча латте захиасан юм байна. Яа тэгэхээр хамгийн бага ордер нь 20 мянга байх хэрэгтэй гэдсэн болохоор матча латте нэмээд захиасан. Тэгээд эднэрийгээ идчихээд шууд кофе шоп орж хичээлээ хий гэж бодож байна. За тэгээ хоол маань ирэхээр хэдүүлээ эргээд уулзъя. Өдөр болохоор би яг хаана юм идэх яг үнэхээр сайн мэдэхгүй байна. Орой ч гэсэн төлөвлөгөө бол алга. Гэхдээ өнөөдөр бол орой би онлайн хичээл заахгүй болохоор аль болох гэртээ хоолоо хийж идэх гэж бодож байна. За бүгдээрээ миний юу захиалныг харцгаая. Ямар ч нийт 4 юм захиалсан. За эхнийг нь болохоор зүгээр ус захиалсан. Манай гэр яг үндэ ус ч гэсэн дуустсан байна. Өнөөдөр хүргэлтүүд ерөөсөө цагтаа ирсэнгүй. За хоёр дахь нь болохоор матча латте захисан. Ингэж харагдаж байна. Egg drop-ийн matcha latte. За дараагийнх нь болохоор тост байна. Ихтэй тост 6300 вон гэсэн ийм жижигхэн байж байгаа үнэтэй юм байна айгу үндэ. За тэгээд эцгийн миний хамгийн хэдхийг хүсэж байгаа зүйл бол салаад байна. Өндөртэй салаад ингэж харагдаж байна. За бэлэн болоод нэг иймэрхүү харагдаж байна. Салаад маань дотроо айгу гой юмтай юм байна. Тэгээд шарсан талх маань болохоор яг бургер шиг юм байна. Хөөлөгцөн талхтай гэх юм уу. Тэгээд энэ матча маань харагдаж байна. 맛있게 드세요. Өнөөдөр болохоор ийм чесо миксээр салат хийж идэнэ өглөөний цайндаа. Тэгээ хажууднаас өндөг зайц шарж идэх гэж бодож байна. Яагаад тэгэхээр би орой 5:30 буюу хичээл тартал ерөөс юм идэж амжихгүй байх. Тэгээ солонгос болохоор ийм ногоогоо орой захиалах юм бол өглөө шууд хүрээд ирчдэг 7 цагаас өмнө. Тэгээ энэ өчтөр авсан ийм ногоо байна. За салат маань ингэж харагдаж байна. Өндөг болон зайцаа шарчихсан. Тэгээд активиа уугаад ер нь бол өдрийн хоолыг алгасах байх угаасаа идэж амжихгүй. Тэгэд би ер нь яг 3 бол хооллдоггүй. Яг 2 л хоол иддэг их тохиолдолд. Тийм болохоор энийг идээд тэгээд орой юм иднэ. За хичээл тарчлаа. Сургуулийн хоолын газар орж юм идэ.
새취하지 yeah. 좁아진 도로 위를 달린다 거리를 좁히자고 우리 몸과 맘을 다 여기가 어딘지 몰라도 너에게로 가 눈부신 햇살 아래도 눈부신 나를 봐줘 우린 어디에도 없는 존재야 더 짜릿하게 비를 내려줘 나의 마음속에 다 I'm your sunflower whoa, whoa, yeah. Whoa, whoa, yeah. Outfit check. За юу идэх гэж бодож байгаа энтэг хоолны газар ороод ирлээ. Тэгээд ямар сет гарч ирэх нь хаа ямар ч нэг сет тэгээд дахиад нэг будаа таваар гэх юм уу? Хоньны махтай будаа таваар гэсэн. За энэ бид нарын зохиосон сет. Энэ бол бид нарын хагасны оройн хоол байна. За би надад таттаа. Вау. 하나 베라. 어쩔 수 없어.